Lorenzo Hunt in the ring. Oh, Jesus. За тэгвэл хохин 3 дахь цувралаар мэрэгжлийн тулаанчид байсаар байж огцом тэнэгтснээсээ болж бас өрсөлдөгч тулаанчаа үл хүндэтгэж байгаад хүртэх ёстой шангаа бас л хүндхэн хүртсэн үгээгүй юмтай гаруудын тухай авч үзье. Өмнөх цуврал дээр хуурамч маструуд тэнэгтснээсээ болж үхэхээ шахсан бас одоо үе дэлгэрээд байгаа Франк Рил гэх бичлэгээс болж үхэхээ шахсан багнуудын тухай хийсэн хэрв та үзэж амжаагүй байгаа бол доорх description хэсэгт шууд үзэх холбоосыг байршуулсан байгаа. За юу ч гэсэн энэ дугаар эхлэхээс өмнө тулааны спортын талаар галзуу дугаар бэлтгэдэг. Таны үзэх дуртай Конор Макгрегор, Хабиб Нурмагомедов, Илья Топория. Ер нь хаяа холимог тулаан тэр дундаа UFC ивентүүдийг хаяа шимтэн үздэг залууст энэ сувг яг зориулагдсан. Ер нь бол та гэмт хэрэг болсон явдал, влог болон бусад төрлийн подкастууд гээд олон сувгийг та хаяа сонирхож үздэг бас сонсдог бах. Би ч гэсэн үздэг бас сонсдог. Тэгвэл OK MMA холимог тулааны чиглэлээр контент бэлтгэдэг энэ сувг таны үздэг болон сонсдог сувгийн жагсаалтанд заавал ёстой. Учир нь холимог тулааны хөгжил Монгол улсад одоо маш хүчтэй болсон. Та Physical Asia гэдэг нэвтрүүлгийг дэмжиж үздэг шиг Монгол тулаанчид одоо дэлхийн өнцөг булан бүрт яг тэр мэдрэмжийг дахин танд төрүүлж чадна. Харин тэр талаар OK MMA сувг хүүрнэн өгүүлэх болно. Та энэ сувг дээр subscribe дарж өөрийнхөө үздэг сувгийн жагсаалтанд нэмэх ёстой гэдгийг одоо ойлгосон бах. За ингээд эхлэе. Тэгвэл энэ спорт тулаанч хүнд төлөвшил сахилга бат гэх чухал чанарыг маш сайн суулгаж өгдөг. Зарим нэг хийтэй багнууд бурхнаас өгсөн гайхалтай авьяасыг хэтрүүлэн хэрэглэснээс болж төлөх ёстой төлөөсөө эрүүл мэнд спортын замдаа үгүй хийм барин төссөн тухай энэ дугаар дээр авч үзэх болно. За ингээд та бүхэн чихээ нааш. When he faced a humble baby face fighter, his dirty antics went completely over the line. At the face-off, he ruthlessly struck his kind-hearted opponent. Хоёр тулаанчин тулалдах тов гарч тулаанчид авах цалин болох газар бэлтгэл форум бүх юм харилцсан зөвшөөрлөснөөр гэрээнд гарын үсэг зурдаг. Тэгвэл тулааны өмнө хэд хэдэн удаа хэвлэлийн баг хурал хийж тулаанчдын ширтэлцэн буюу сэтгэвгүй тулаан эхэлдэг. Тэгвэл энэ ширтэлцэн дээр алаан болох үеч би бас даруухан болох ч үе би. Тэгвэл уг ширтэлцэн дээр Япон тулаанч өрсөлдөгчөө үл хүндэтгэж түүний хувцс руу нөлмөж орхив. Мэдээж ямар ч эрүүл ухаантай хүн, ямар ч төвчээрдэг хүн энэ тэнэг үйлдэлд таатай байхгүй нь мэдээж. Япон тулаанч тэр дороо шангаа хүртв. Тэр нэг сайхан Стоктон алгадалт, яг л Стоктоны гангстер Ned Diaz шиг. За тэгээд арай гэж тайвшраад дахиад ширтэлцэх үед Япон тулаанч мөн өрсөлдөгчийнхөө алгадалтанд шаргалсан байдалтай түүнийг түлхв. Гэхдээ эхний удаагийн нөлмөлт шиг зоригтой биш, арагшаа зүхтсан байдалтай. Учир нь тэр дахиад алгадуулахаас айсан байх. Хохин өөрөөсөө болж тулаанч эхлээгүй байхад 2 удаа өвдөлт мэдэрч байгаа бол. За ингээд тулаан эхлээд даагнаас болдоггүй даргуураас болдог гэхчээр манай хүн эхнээсээ эзэн хичээсэн ч заяа аль хэдийнэ түүнийг орхин одсон бололтой. Хүн цохилтуудыг харин ч нэг хахуул авсан юм шиг толгой гидсэндээ авч байлаа. Жин хэмжүүр дээр дормжиж байсан эрч хүчээ гамнаж байгаад тулаан дээр л гарах байсан юм да бро минь. Одоо яах вэ? Монголоор бол хохил гэдэг юм. Монгол хүнээр оролцсноос бушныхаа нүхийг өөрөө ухсан дээр байдаг юм да гэдгийг манай брод хэн нэг нь хилээд өгчихгүй дээ. Энэ бол түүний буруу биш. Айгуул бол зүүн мөрөн дээр өчтөрн наад гартаа байгаа юмараа толгойг нь оосрлоо тат гэж хэмэлсэн биз. Батгэрлийн маань малгай газарт унгасан хэмбугайгч Батгэрл байтугай түүний хөгжөөнд дэмжигчдэж твчиж чадахгүй бидтэй. За ингээд тулаан эхлээд дайжгүй сонирхолтой өрнөж байсан ч өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн босоод тулаанч залууг Батгэрл маань шанган ганган сайхан хүртэж газарт унгаж гараа өргүүлсэн юм да. Мэдээж янзын гой хөгжүүлсэн бие хаа дээрээс нэмээд тасархаа шивээсний урлагийг бие дээрээ сийлүүлсэн. Гэхдээ инглигээд хэн нэгэн томорч бааварлаж болно гэсэн үг бол биш. Тэр тусмаа хүн гой джентльмен байдалтай бие авч явбал арай дээр байхсан. Тулааны спортод өрсөлдөгч чинь чамтай адилхан бэлтгэгдсэн. Тийм учраас өрсөлдөгчийг хүндэтгэх нь ер нь бодит амьдрал дээр хэн бүгдийг л хүндэтгэж харьцах хэрэгтэй. За тэгээ жинхэнэ тулаан эхлэх мөчид бааварлаж байсан ах хүү будаа эхнээсээ даруй байх мань явдаа бро минь.
Өмнөх бичлэг дээр нэг биеэ хөгжүүлсэн сэтгцийн хөрөлтөй гар жижигцүү зааланд орж ирээд бэлтгэл хийж байгаа залуу санаанд нь багтсан уу? Мэргэжлийн залуу руу шууд дайрч байгаад хандаа хаг даруулсан тухай ярилцсан. Тэгвэл хэд хоног шаналж дийлэгдсэн хор шарандаа буцалж бодож буцаад ирсэн үү яасан? Дахиад нэг жижигцүү эмэгтэй тамирчны эсрэг барилдаж эхлэв. Ёстой энэлт дутаж гиндэ. Oh, Jordan, he's asleep. He's asleep. Hey, roll over. Тулааны ширтэлцээний үеэр л бас нэг өрсөлдөгчийгөө үл хүндэтгсэн булчинлаг булаир. Түүний өрсөлдөгч баг зэрэг өндөр учраас мэдээж жим бахтай туранхай харагдана. Ер нь ширтэлцээний үеэр ингэж нэгнээ дэрлэгдэг хийтэй гарууд зөндөө. Өрсөлдөгч залуу даруй төлөв нэг тийм номын сангаас салдаггүй энгийн гадаа төрхтөө ир. За тэгээд хүүтэн эвгүй царайтай түүнд хитрхи easy харагдсан байж магадгүй юм. За ингээд тулаан эхлээд мэдээж санаанд нь багтаж байсан дээрлэхүү тулаанч бол хурдан дуусгачих гэсэн сэтгэл хөдлөлтөд автаад хамаг хүчээ шавхаад жинхэнэ ирчийг мэдрүүлэх нь тодорхой. Гэхдээ бидний ярьдгаар наад чин туранхай гэхдээ муухай шүрмстэй гэдэг шиг хорхоод хоргүй царайтай манай талын залуу харин ч нэг гүрээсээр. Гэтэл үеийн дундуур бас түүнийг зүгээр байлгасангүй араас нь түлхээд эхнээсээ дуустал өдсөөр байлаа. За тэгээд дараагийн үе дээр манай талын залуу хармаанда хатгалж байсан ганган цохилтуудаараа жинхэнэ гинтийн бэлэг барьдаг юм байгаа бидтэй. Цохилтын бараг 80-90% нь бүгд түүний толгойд яг л байгаа онож ёстой халууд өгж өвдөөд байна уу түлээд байна уу гих мэдрэмжээ ялгахгүй болтол орж байв. За ингээд эцэс үлднийхин гараа өргүүлв манай талын залуу. Би хилээд л байгаа. Бие сайхан болгож хөгжүүлээ гэд том булчинтай байлаа гэд тэмцэлтэнтэй спорт руу шууд орчихдаг юм биш. Сайхан биетэй байх бол давуу тал гэж үг мэдээж давуу тал, гоо зүй талаасаач тэр, бас хүч чадал талаасаач тэр. Гэхдээ тулааны спортын бэлтгэл чинь булчин томруулахгүй. Харин цаанаасаа маш удаан идэвхтэй ажиллах, мөн төсвөртэй хурд авах чадварыг маш сайн хөгжүүлсэн байдаг. Дээрээс нь нүдний харах чадвар, энгийн хүний хөдөлгөөн бол удаашруулсан бичлэг шиг харагдана. Бас хөд бөмбөг дээр хаалгач торгуулийн цохилтыг тааж үсэрдэгтэй адил энгийн хүний цохилтыг таахад мэргэжлийн тулаанчдад хитрхи амархан. За тэгвэл Америк бодибилдер залуу Солонгос тулаанч залуугийн эсрэг юу хийхийг харъя. Энэ бол тулаанчны хувьд маш хөнгөн спарринг. 통이 너무 많이 들어있습니다. 지금 맞았습니다. 네. 30 seconds. Let's go. 자, 마지막 30초인데요. 초. Энэ бас тулаанчдын гаргадаг онцгүй манахаар болж удаггүй үйлдэл бидний хилж заншснаар гиндүүлэх тулааны явцад шарлахж ялагдаж явгаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл өрсөлдөгч тулаанч тулааны үе дуусч бүг мэдээд өөрийн болон руу алхах үед араас нь хүнд цохилт хийсэн өрсөлдөгч залуу газар дээрээ нам унтсан тулааны явцад хүнд цохилт хийсэн мэт баяраа тэмдэглэх үед хүнд цохилт авсан тулаанчийн багийнхан тим таата байсангүй бие барьж дийсэнгүй шуудалт түнгүү дайрцгаасан 6 сарын дараа хариу тулаан зохион байгуулсан учир эдгээр залуус хувийн гимэр ч юм уу албаны ч юм уу өс сансан дуусгаагүй тооцоо байгаа. За тэгээд тулааны явцад юу болж байгааг эхний тулаан дээр давтсан алдааг хоёр дахь тулаан дээр яаж анхааралтай авч үзэж байгааг та бүхэн бичлэгээс харж байгаа байх. Тэрний гарт хийж байгаа бас гидсэнд хийж байгаа цохилтууд бол жинхэнэ бал бурам ямар гоё уран бас оновчтойгооч. За тэгээд булхаа булчингаараа гихчээр хариугаа ганц сайхан авсан юм да. Finishing the filthy rodent with a brutal knockout. За эхний удаа жижигцүү багшд боолгуулж ухаан алдаад хоёр дахь удаага эмхтэй тамирчинд боолгуулж ухаан алдсан нөгөө бодибилдер залуу. Гандан буурахгүй дахиад л боксинг рингэн дээр боксчны эсрэг өөрийгөө сорихоор дахиад л гарч ирэв. Ёстой нэрэ гандан буурахгүй ганган амт юм а гэж энэ залууг л хэлэх байх та. Эцэс үлдэн тэгээд будаа. Not yet. So what, you've been boxing 3 weeks? Oh. Бодибилдер болон гар барилдаанч залуу нарын дунд үссэн маргаан мэдээж хэрэг гар барилдааны дүрм ёсоор хоёр том биетэй залуус золгож байрлаа ав.
Let's go, crowd. Let's make some noise for these guys. Let's go. Let's get hype. Let's go, Dan. Let's go, Adam. Come on, Adam. Yeah. Let's go. Let's go. Эхний тулаан дээр гар барилдаанч залуу булгаацсан уу эсвэл дүрм ёсоор ингэж болдог юм уу гарааг улгуулад татаад авчихсан. Мэдээж боди залуу хамаг хүчээ шавхаж байсан болохоор тун сэтгэл дундуур. За дахиад үзэхэр болов гар барилдаанч залуу ядах юмгүй инээж байгаад л дараа дуусчихлаа. Эхний тулаан дээр булгаацах сэтгэл төрүүлсэн гар барилдаанч залуугийн эсрэг боди залуу зүгээр зогсож чадсангүй хор шарандаа буцалж эцэс үлд нь асуудлыг өөр байдлаар шийдэхийг хүссэн юм. Мэдих нэг нь мэдих байх, мэдэхгүй нэг нь мэдэхгүй. Кикбоксинг авраг залуу тийм ээ. Жинхэнэ гаалзуу тулаанч. 126 тулаан хийснээс 106-д нь ялалт байгуулсан. Бүр 92 тулааныг хүн цогцолтоор ялсан. Аим шиг. Тэгвэл тэрний залуудаа хийж байгаад том сургамж авсан бичлэгүүдээс иш татаж үзье. Бүх өрсөлдөгчөө бүгдийг нь хүн цогцолтоор ялж байсан Баадар Хари өөрийн чадвартай хитрхи бардсангүй. Бас л ширхэлцээний үеэр өрсөлдөгчөө үлхэнд итгэсэн. Угаасаа ч ер нь иймэрхүү характертайгаар. Тулааны явцад өрсөлдөгчөө урдийн адил амар илүүргэсэн. Хэд ч унгав. Эзэнд нь орж байгаа цохилтууд бас өшөглөлт амар. Гэхдээ өрсөлдөгч залуу үнэхээр гүргэр зодуулж ганц цай гарахад өшөглөөд л түүнийг дуусгасан юм да. За энэ удаагийн дугаар нэг иймэрхүү байлаа. Ер нь бол энэ сувг холимог тулааны чиглэлээр тасархай контентуудыг бэлтгэдэг. Гэхдээ хаяа бас дүү нарынхаа хүсэлтийг хүлээж авна. Энэ дугаар бол тэдний хүссэн хүсэлтүүдийн нэг байлаа. За ингээд та дугаараа үзэж дууссан бол мэдээж subscribe товчон дээрээ дараад Oki MMA галзуу сувгийг өөрийнхөө үздэг сувгийн жагсаалтанд нэмэх. Сувг маань нэрэ 60,000 subscribe хүрсэн. Та бүхэндээ маш их баярлаж байгаа. Одоо ингээ хэдүүлээ багаар 100,000 руу ойртсоор байна. Та бүхэн маань харин үргэлжлүүлээд дараад байгаарай. Учир нь таны үздэг сувгууд дотор Монголд зөвхөн тулааны спортын чиглэлээр дагнаж бичлэг хийдэг энэ сувг зайлшгүй байх шаардлагатай гэдгийг дахиад хэлчихье. За ингээд арай хитэрчлээ. Ингээд хэдүүлээ дараагийн галзуу бичлэг хүртэл түр баяртай бай. Phenomenal. His technique is so precise. He is one of the best fighters alive. Whoa! He got him! The belt is headed to Spain! You get exactly what you asking for. I already proved that I'm the best fighter in the world. To be the best, you gotta beat the best. The best is blessed. Ladies and gentlemen, one of the best of all